За бодмирийн зэрэг гэдэг нь ер нь гэгэрэл төр арга замын заасан ийм ном. Тэгэхээр гэгэрэл төрнэ гэдэг маань бол хүн одоо оюун сэтгэлгээний хамгийн одоо өндөр чадварыг эзэмших, ёс зүйн одоо хамгийн дээд хэмжээд эзэмших юм бүхэн болно гэдгийг тэрийг хэлж байгаа хэрэг. Иймд хүрэхийн тулд бид нэр олон хичээл номыг мэдэх ёстой. Тэгээд энэ бүгдийг бол цогц гаргасан номд хамгийн онцлог хэрэгтэй. Одонгийн хэлээр хүнийг бол өөрчлөх боломжийг бол хайдаг. Боломжийг олохын тулд хамгийн их хүнийг бол хандлагыг бол өөрчлөх хэрэгтэй, үйлдэлийг өөрчлөх хэрэгтэй гэж тийм. Хандлага perception гэдэг юм бол маш их чухал юм хандж ажил төрөлж дээр хүний одоо амьдрал хандах хандлагатай ертөнцийг үзэх үзэл дээр. Тэгэхээр энэ хандлагыг өөрчлөхийн тулд бол хүнийг маш их тийм мэдээлэлээр хангах хэрэгтэй. Мэдлэг сайн олгож өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол одоо хүнийг өөрчлөх технологи гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ Бурхны шашны ном одоо бодмирийн зэрэг эдгээр номч гэсэн бас нэг хүний сэтгэлийг өөрчлөх технологи. Тэгээ энийг тэр талаас нь одоо нэр өгөөд биднээс судлаагүй бодмирийн зэрэг бол одоо дөрвөн хэдэнтэй нэгэн хүнийг бодгоодыг бурхан болохыг одоо мөрөөс цоцроод уусаасан гайхалтай ном юм а гэж тухайн үеийнхэн хэлээр хэлж байгаа. Одоогийнхоор бол нэгсэндээ тэр хүнийг яаж сэтгэлийг өөрчилж чадах технологид энэ ном дотор байна гэсэн үг нь. Одоо бидний хэлээд байгаа энэ зүйлс хамгийн эхлээд номонд бий болох сүсэг бишгэлтийг төрүүлэн, номонд хүндлэлийг төрүүлэн, тийм ээ номын одоо гарал үүслийн нэг тодорхой болгон за тэр бурхны шашны бурхан болохын одоо гэгэрх юм өрийг хэрхэн гаргаж чадах онцлогуудыг гаргана гэдэг чинь тэр номонд өөр тэр хүнд мэдээлэл гэж үүж байгаа юм. Гэсэн тэр хүнд мэдлэгүүдийг олныг олгож байж. Тэрийг хамгийн ихээр одоо мэдээлэл өгсөн маань хүн юм хандлага болтнэ. Бидний зарлиг бүгдийг өрөвцөнд оруулна гэж. Тэр эрхэм зарлиг өрөвцөнд оруулна гэдэг маань тэр номын утга учирыг л одоо үйлдэлтэй хэрэгжүүлэх чадах арга замыг заадаг гэсэн утгатай. Тэгэхээр яг л одоогийн энэ хилээд байгаа юм өөр хүний сэтгэлийг болж болох технологи тайлбарлаад байгаа урьд тэдгээрийн бүх агуулгууд бол Бурхны ном одоо агуул байсаар байна. Ялангуяа дамирын болов тэр технологиг л одоо гаргасан ном байна. Тэр дагуу хэрэгжсэн ном байна гэж. Ингэж одоогийн бас одоо ойлгож ингэж болохоор байна. За өмнөх хичээл дээрээ бид нар тэр юуны тухай ярьсан. Дөрвөн их эрдмийн тухай ярьсан тийм ээ. Тэгээд дөрвөн эрдмийн дараагаар бид бол сонсох, санах, бясалгах. Ер нь бол энэ хоёр их эрдэм төгөлдөр дөрвөн одоо онцлогтой номонд бол хэрхэн сонсож санал суралцах юм бэ гэдэг. Тэндээсээ бол сонсох тухайд ярьсан. Сонсохын тулд бол хамгийн гол нь хүний өөрийн тэр савын гурван гэм гэдэг хаагцсан. Шавь өөрт байх ёстой гурван зарчим гэсэн юм. Тэгэхээр номыг сонсох, хүлээж авах, мартахгүй байх хэрэгжүүлэхэд бол хүн өөрөө сэтгэлдээ бол тэр доош харуулсан сав мэт байхаас ангид байх. За доош дээш нь харуулад лаач гэсэн одоо бохир буртагтай сав мэт одоо муу сэтгэлийг агуулсан байдлаар ном хүлээж авах юм бол одоо бохир савнд сайхан аршаан сүү хийдэж гэсэн хэрэгж болохгүйтэй адилхан тийм хэрэглэгдэж болохгүйгээр ийм одоо ном болж хүрдэггүй гэсэн нэг ийм зүйлсийн тухай ярьсан. За дээр нь сорхоо савтай адилхан гэж. Тэр бол хавуу шавдал димажин гэж ном дотор. Бид ингээд чэйжлүүлдэг юм. Энийг хавуу шавдал димажин гэж хэлж байна. Хавуу гэдэг нь хүмүүс шавдал гэдэг нь сорхоо димажин гэдэг хэрэгтэй гэсэн. Тэгэхээр тэр чэйжлтэй тэр нөгөө юмнуудыг ингэж гол юмнууд ингэж жижигхэн болгоод тэгээд тэр санааг нэг хүнд хийжүүлж байгаа. Хүн тэгэхээр тэр үндсэн юм мартахгүй дарааллуудад байж байгаа юм бол тэрийг дэлгэрүүлээд ярих, тэр талаар бодоход их хэлбэр болгож өгдөг. Тэр Бурхны номонд баах юм шийдвэрлэдэг хэлэл гэдэг шүү дээ. Энэ тэр юмнуудын одоо томьёоч гэх юм уу, хураангуй юмнуудыг ингээд чэйж хадгалж өгöd гэдэг. Тийм сургалтын бас зарчим. Аксиом байхгүй. Тэгээд одоо юу нэр гэдэг. За ийм зүйлсийн тухай ярьсан. За тэн дээр бол бүшдэг гэж 6 хурам мэдлийг бол одоо авах хэрэгтэй гэж 6 хурам мэдлэг дээр бол өөрийгөө одоо өвчтөн мэдэх хэрэгтэй юм. Яагаад бид нэр ямар өвчнөр үзсэн байх юм бол уур, муухай, шунал, за та хорсол тэргүүтэй юм нисвансын өвчнөр өгүүлж үзсэн. Тэр өвчнийхээ эрхэнд байдгаа. Жишээлбэл бид уурынхаа эрхэнд байдаг. Уурынхаа эрхэнд яаж шинж үзэх юм бэ? Бидний хүн уур хүргэх юм бол тэгээ нэг төвшөл хоёр төвчл ууралдаг. Тэгээд өөрийнхөө хийхгүй юм хийдэг, хэлэхгүй үгээ хэлдэг тийм ээ. Тэгээс үд нэргээ бодоход бол уур насаа болоод одоо юм уу? Янз бүрийн одоо муухай үгүүд бол уураас үүддэг. Тэгэхээр өөрийнхөө эрхэнд байна гэсэн. Тэгэхээр өөрийнхөө эрхэнд оруулсан хүн бол
тэр хичнээн уурлах шалтгаан гараад ирэхэд тэр татахгүй байх юм. Тэр бол уурны их юм биш өөрийгөө хянах хэмжээнд очиж байна гэсэн. За шунал бас ижлэгэн бидний шунлыг хөдөлгөөд хүслийн шунлыг хөдөлгөх юм бол тэгээд тэрнийхээ ихээр л одоо бид хичнээн төгрөг өгнө, хичнээн алтан өгнө ч гэдэг юм тийм албан тушаал өгнө, ийм эрх мэдэл өгнө, ийм одоо янаал гэвэл юугаач худалдаж мэдхэл одоо ийм хэмжээнд очиж байна гэдэг чинь тэр шунлын эрхэнд явж байгаа юм шүү. Тэр биднийг даралж чаддаг, бидний хөдөлгөж чаддаг юмар л хүн одоо бидний барьж чадах нь шүү дээ. Одоо хүнд ирж байгаа муу юмнууд ч гэсэн тэрийгээр нэрдэг гэж хэлдэг юм. Хүнд байгаа тэр алдаатай муу зүйлэр чинь дамжаад муу юм орчдөг. Одоо янз бүрийн нэг ярьдаг шүү дээ. Тийм муу юм болж байгаа хараалж чаддаг гэж байна. Би ч гэсэн хаалттай хүн би ч одоо дандаа моётой юм болж байгаа. Надад тэр өрөхгүй гэдэг. Гэхдээ гэгээр хүчээгүй айхтар одоо нарийн уур муухшин бас ангижчаагүй бол бидэнд алдаа байх нь шүү дээ. Тэрүүгээр чинь дамжиж тэр одоо муу бидний сөрөг зүйлс орж ирдэг. За гадны хүн хийгээд айхтар хорлох гэхээс илүүтэйгээр тэгээд өөрсдийн хийж байгаа тэр шунд муухшин өөрөө дотроос нь зүтгэдэг ийм аюултай зүйл байдаг. Тэгэхээр эдгээр бол одоо бидний ужиг өвчин юм аа. Өргөнчид одоо бид нар уур муухш шунд тэргүүднэр одоо өвдөг. Энэ өвчнөдтэйгээ мэдэх систем гэж. Тэгэхээр энээс ангижрахын одоо арга. Тэгэхээр би бол өөрөө өвчтөн адилын хор мэдлэлтэй байх юм бол энээс ангижрахын одоо бодож байгаа хүн чинь тэрийг ангижрах арга замыг заасан номыг одоо хүнтэй сурдаг, хичээдэг. Энэ бол одоо над дөрвөж муу дагаврыг авчирж байгаа учраас уур муухшин басаад ангижрыг тэгвэл хичнээн одоо бидний боловсруулалтыг болоод тийм ээ. Тэр сэтгэлдэр бол ханддаг боловсрол болохгүй оюуны боловсролыг хичнээн сайхан болгож гисэн хүний олиос суртахуун нөлөөлөхөд одоо хэцүү байна тийм ээ. Зөндөө сайхан боловсролтой хүмүүстээс бас зүү байхгүй бол ахтар юм хийж байгаа хийдэг зөндөл байна шүү дээ. Тэгэхээр бол энэ ингээд өвчин юм аа. Үнээс ангижрыг гэсэн санаатай байх хэрэгтэй гэсэн. Тэгээд номыг бол одоо эмтэй адилах юм аа. Бидний сургаал ном гэдэг бол бидний энэ уур муухш шундаас ангижруулах арга замыг зааж өгч ийм адил. Тэгтээ ийм гэж мэднэ. За иймийг тэгээд бурхан ном хийж байгаа бол одоо имийг уугаад идэгж байгаа. Тэр имчилгээ явуулж байгаа шиг гэдгээр л ойлгомжтой юм л да. Тэгвэл имээ мэддэг, имчээ мэддэг байгаад имчилгээг хийхгүй бол тэр ямар тус байх вэ гэж. Тэгэхээр номонд бол одоо ийм адилын одоо хор мэдлэг. Тэгээ анхааран авч байгаа бол өвчин илэрч байгаа хор мэдлэгийг авах ёстой. За бурхан багшийн эхний сургаал номыг зааж номыг өгөөд ичээгүүд эмчийн хор мэдлэгтэй байна гэж. Яг л арга зам ингэж уугаараа ингээд тунгийн одоо тааруулаарай гэж байгаа мэд санах ёстой гэж. Ингэж авдаг. За тэгээ бурхны одоо бурхан бол төрөл хитний одоо дээд юм аа. Бурхан бол гайхамшигтай асуудал ихтэй хүн гэдэг бас хор мэдлэг байж ич. Тэгээд тэр номонд хүн итгэл бишэл байдаг. За бурхны энэ ном сургаалыг өнөд удаан болгож өгсөн хор мэдлэг 6 байдаг. Ийм 6 одоо хор мэдлэгийг бол агуулад ингээд одоо номыг сонсох ёстой маа гэж энд гарч байна. Номыг бол төр нэгэн төдийж үнэн зөвөөр үзүүлж номлосны тус эрдмийг санаж багшигэд номдон өргөл хөндлөлийг үүсгэх гэж. Багштай хүндэт үүсгэн, номонд хүндэт үүсгэн. Одоо бол бид ингээд дундаас нь тасалж аваад багшаа хөндлөхээр багшид баахан эд хөрөнгөө барих юм шиг ламнаргээ баахан юм аваад байдаг юм шиг ойлгоод шүү дээ. Тэндээс ямар нэгэн эд хөрөнгөө авчираараа ингээрэй гэсэн үг. Хүндлэл үүсгэл гэдэг үг маань одоо хуурч явчихад байхгүй. Тэгэхээр багшаагаа бид хөндлөж ижил одоо монгол хэл заасан ч тэр англи хэл заасан ч тэр математик юу заад тэр багштай одоо хөндлөлттэй байх нь эрдэм ном заан сурдаг. Одоо ингээд танхимд заагаад байгаа багш нар энэ бид нар бас тэр багшаагаа хөндлөх ясан тэр бол нэлээд алдагдаад байгаа юм л да. Багш нь зогсож байгаа хүмүүс нь сууж байгаа тэгээ за. Тэгээд тэр Японд энэ тэр би урд нас хичээл яаж хийсэн тийм нэг профессор бол 5 сайн шаттай байдаг. Тэр хүн тэр багшийнхаа бүх хэмийг сайн хэлдэг. Манайд бол 2-3 мянган шаттай байдаг. Багшийнхаа хийж байгаа үйл үйлдэлийг сайхан дагаалаа үргэлжлүүлж байгаа зөөхөн байдаг. Тэгэхээр багшийн жинхэнэ одоо бас байгаа юм уу юм гэдэг нь бид алдагдaltaй яваад шүү дээ. Багшаал гэдэг, шаваал гэдэг. Тэгэхээр багшийн хүндлэх гэдэг бол энэ номд гараад. Заавал хүндлэл байж ээж хүн номыг үзүүлсэн. За номонд хүндлэл. Бурхны ном хүндлэл. Дээдийн ном хүндлэл. Тэр нь ингээд номыг сайхан залаад тавьчаал тоосыг нарчаад гэсэн үг. Тэр эхний яаж хүн сайхан баримтдаг хийн, сайхан шагуулмаг хийн. Тэгээд энэ чинь дээш нь тавина, өргөн залбирна. За тэгээд тодорхой юм үзэн тийм ээ. Тэгж байгаа дараа дамжаад энэ чинь тодорхой гайхалтай юм орж хөндлөдөг. Гэхдээ эхнээсээ л номоо одоо хөндлөхгүй бол тэгэл хүн тэр юм хөндлөлгүй болж эхэлдэг. Тэр дотор гарч байгаа юм хэрэгтэй юм жишээлбэл болгоч. Тэр бол энд хийж
багш хийгээд номдоо үр дүнлийг үсэг тийм ариун санаа хийгээд барилгын үүднээс сав төгс шавьд үнэн зөвөр зааж дээдийн номыг ёсчлон номлосны тус эрдэм агуу юм. За энэ номыг номлосны тус эрдэм байгальтай юм гэдэг бас гардаг. Тэгээд шавь төгс сав төгс шавьд гэж байна. Тэгэхээр одоо сав төгс шавь гэж юу гэж бид ойлгох болчихлоо шүү дээ. Нөгөө нэг савын 3 гимээс хагдсан шавь хэлж чинь шүү дээ. Сав төгс гэдэг нь эрдмийг юм аршааныг хийж болох сав тайлхан тэр ном тэр хүнд бол хэрэг болж чадах шавь юм аа. Тэгэхээр тэр доош нь харуулсан шавь сав шиг биш, цоорхоо сав шиг биш. Өөдий эртээ одоо бохор сав шиг биш. Ийм шавьд л одоо үнэн зөвөр заагаад дээдийн ном ёслон номсон тус эрдэм агуу юм аа. Чанх эс буруудсан сонсохын ёс нь савын 3 гимийн төвчээд. За тэгээ чанх эс буруудсан гэдэг нь тэр савын 3 гимээс хагдсан ёс нь. Савын 3 гимийн төвчсөн 6 хорон мэдлийг шүтнэ гэж. Түрүүний нөгөө бидний ярьжсэн үнэ гişэд орсон 6 хорон мэдл. Эдгээр тэргүүдний үүднээс сонсвол дээдийн номыг сонссны агуу их тус эрдэм гарах нь магадтай бол сонсох номлолыг ёсчлон үлдэхэд хичээхэн зохистой юм аа гэж. За энэ бол хураангуй учраас бид нар ингээд энэ дотор байгаа бүх бүхэн л тайлбарлагдаа. Тэгээ энэ ном байгаа сонсохын тухай гэтэл одоо ингээд энэ ном ингээд яагаад энэ дамирын номууд юм зузаан байна. Тэгээ эдгээр номч яг одоо эдгээр дэлгэрэнгүй гарч очиж зузаан байна. Яа энэ тунгаам алтан ном хураангуй гарч. Тэгэхээр сонсох гэдэг чинь дахиад нэг бүлэг юм. Санах гэдэг дээр нэг бүлэг, бяцлах гэдэг дээр нэг бүлэг. Одоо сав төгс шавьдтэйгээ зэрэг нэг бүлэг болоо явчих юм шүү. Тэгэхээр сав төгс шавьдтэй тэр савны 3 гим 6 одоо хорон мэдлийн шүтгтэй бүр ингэ гараад явж байна. За ийм байна. Тэгээд эндээс нэг жодоо багшийн альдчихсэн бас өмнөх хичээл дээр би нөхөд хэлчихье гэж нэг бодсон нэг зүйл байна. Тэрэн дээр би жаахан дутуу нэг хэлсэн санагдаад. Тийм за энэ хичээнд энэ жодоор мөш огш замрын тайлж ярьжсэн ном. Иймээс бид бодмирийн зэрэг хэмээх энэхүү номын тулгуурлан бурхны шашин суралцсанаар бурхны номонд номлодог ном хийгээд бүтээх ном гэсэн хоёр ялах эсвэл ойлгох хэрэгтэй юм биш. Тэгэхээр энэ шачаа төвчөө гэж бас бид ялгаа гаргаад байдаг. Нөгөө ингэсэн шүү дээ. Дөрвөн их эрдэм дотор чинь бурхны номыг буруугаар одоо бас хүлээж авч ойлгох юм бол их гим юм байдаг. Тэгэхээр ламирмид суралцсанараа бол бид нэр тэр номуудыг бас хооронд нь буруу ялгал хийж номонд одоо хүндлэлээ үүсгэхгүй байх хочлол тавих ийм гим эргүүгээс ангид байлгаж чаддаг ном гэж нэг одоо тус эрдэм ярьсан шүү дээ. Тэгэхээр тэр дээр бол бид ингэж хандлах энэ нийтлэг учраас бас бид тэгэхээр номлодог ном бүтээдэг ном гэж тустай байна гэж ингэж бид нэр одоо бас төрөлддөг гэж. Тэгэхээр энэ бодмирийн зэрэг за цанчорын ном энэ бол шатчаа юм гэж номлоод байдаг. Тэр юмний арга самыг л заадаг ном болохоос жинхэнэ одоо бяцлал бүтээл хийгээд тоолоод бяцлал хийгээд бурхан болдог ном тустай юм аа. Эднэр бол одоо зүгээр тэр арга замыг заасан ном учраас нэг гол биш ээ. Бид нар тэр бүтээдэг номыг барьж аваад бүтээл бяцлагаар бурхан болох болохоос энэ номлодог номлолыг бол бас үзээ цагаалтаад байх юм. Ийм зөрөө гардаг гэдэг юм л. Тэр энэ чинь бол гайтай гэж хэлж байгаа. Тэгэхээр зарим хүмүүс энэ нь зөвхөн бусдад ярьдаг ном мөн бол анхааран авах бяцлах ном биш ээ. Харин зөвхөн анхааран авч бүтээх ёстой ном хэмээх нь бурхнаас ном мөн хэмээн бурхны сургаалыг ялгуулж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ ийхүү ойлгож болохгүй бөгөөд бурхны ямар сургаал байсан түүнийг өөрийн сэтгэлийг гэгэрүүл харгыг хайж энэ дотоод сэтгэлийг номтойгоор үзүүлсэн увдс мөн гэдэг ухаар хэрэгтэй юм шиг. Ингэж хэлээд байна. Тэгэхээр энэ дээр бид хэд хэдэн номд жишээ авч яриа л да. Идүүгээ ном үлдэгч олон хүмүүс бусдад ярих үед шашин маш их олон зүйлийг ярьж чаддаг боловч анхааран авах бяцлах бүтээх үед нэлээд төрөлдөж жоохон юу бяцлаа мэдэхгүй тохиолдож олон байдаг гэж. Тэгэхээр бас тийм энэ ч өөрөө бас байна. Тэгэхээр зарим хүмүүс энэ номыг ингэдэг, хийдэг, тэгдэг бяцлал одоо маш олон зүйлийг ярьж чаддаг боловч яг бяцлал бүтээл хийх болоод хэрэгтэй гэдэг бол бас төрөлддөг. Тэгэхээр энэ бол бас байдаг. Тэгэхээр энийг богдлон болоод мэдээд номд хэлсэн байна. Олонтон сонсовч бүтээх номоор хоосрох нь эрхэм зарилыг өвдсөн дургуулаагүйгээс эндүрч гэж. Олонтон сонсовч олон номыг мэдэж ингэдэж гэсэн бүтээх номоор хоосрох гэдэг тэр бүтээдэг бяцлагдаг юм а бас цогц аваагүй зөвхөн одоо тайлбарлах ярих талынхаа имийг авсан байх юм бол нөгөө эрхэм зарилыг гэж бүхний тэр жинхэнэ сургаал номыг өвдсөн дургуулаагүй практиктэй хэрэгжүүлээгүй юм одоо шаад гарч байгаа зүйл юм а гэж ингэж хэлдэг гэж. Өөрийн одоо бүхэл насандаа үзэж судалсан амны онцлог болсон эдгээр номуудыг өвдсөн ургуулаагүй юм а. Хэрвээ энэ бүгдийг өвдсөнд ухаарах авал тэд бүгд өөрийн сэтгэлийг номлох
хосгүй арга үлээ. Тэгэхээр бидний уншаад байгаа хэвлээд байгаа энэ юмгаа тэр овцсон дугуйд хэрэгжүүлэх юм бол эн чинь бол хосгүй арга юм аа. Нэг бол бид нар хэрэгжүүлдэг байх мэдлэг болгоод байдаг. Эсвэл мэдлэг авахгүйгээр гинтхэн хэрэгжүүлээ бяцгааж бүтээгээд гайхамшигтай гэгээр хүрчин гэдэг. Ингэж хоёр заагтал яваад байдгийг л бид нар ойлгох ёстой мал гэсэн. Энэ бол нийт ламнар болон зүсгтэн болон ялангуяа залуу ламд маш сургаалтай юм аа гэж. За жишээ тийм бол одоо мөнх улсын тухайн номыг үзэхэд дүүрэ гэж бол одоо ухааны хөгжүүлдэг ном л да эргэлэм гэж байгаа юм да. Эргэлэм шалгуулдаг. Тэр 5 ухааны одоо 5 ботын номыг үзнэ гэж хэлдэг шүү дээ. Тэрэнд хамгийн ихэд нотлох ухааны ном гэдэг бол ингээд одоо хомох чойжин гэж хэлж байгаа. Энэ бомбыг аваад бомб гэж хэлсэн юм. Бомб бол мөнх ус юм аа. Бомба чойжин нэрдэгва энэ жава юм би чирэг гэдэг галаксад байдаг. Тэгэхээр энэ бомб бол мөнх ус юм аа. Яагаад гэвэл чинь хорон үйлдсэн юм аа гэдэг. Тэгэхээр энэ бол одоо үгүй бид нар бурхан болж яхад тэр юм мөнх ус үгээд нэг юм савны тухай яриад ямар ихтэй бэ гэдэг шиг ойлголт төрдөг байна. Тэгэхээр эднэр бол энийг нарийн ойлгож чадах юм бол эндээс өөрөөр өөрийн таван цогцолд агшин төвлөрч мөнх ус юм байна хэмээгээд ойлгоос тэр маань бодмирын зэргийн нэгэн эрдэм бөгөөд түүнийг бяцлагаас тэр төдийгөө бодмирын зэргийн бяцлал болох юм гэж. Тэгэхээр энэ их сонирм байгаа. Тэгэхээр бодмирын зэргийн бяцлал хийнэ гэхдээ бид чинь тэр юм тусдаа бодмирын зэрэгээр бяцлах юм. Тэр цамчрын номон дээр аливаа юмсыг мөнх ус гэдгийг хэлцээд мэтгэлцээд байхыг сурах хэрэггүй гэх шиг ойлголт гараад. Тэгвэл үгүй юм гэж тэр зөвхөн энгийн жишээн дээр л хүн мөнх ус юм а гэдгийг мэдж чадах юм бол тэр чинь сүүлд өөр зэрэг болдог. Яг гэвэл энэ ном гэдэг чинь мөнх ус юм гэж жишээлбэл ярих юм байна. Энэ ном гэдэг утга ерөөсөн огт байхгүй. Ном бол хоосон чанартай юм гэж ярих жишээ. Гэхдээ юу гэсэн юм ярьж байгаа юм бэ? Тэгэхээр ном гэдэг утга яагаад хоосон чанартай гэвэл ном өөрөө энэ дээр байгаа бичиг тэр бичгийн дотор агуулга тэгээ энэ хавтас энэ ном цаас тий дистарал энэ бүгдээрээ нийлээл ном гэж болохоос энэ номон дотроос яг ном нь аль нь бэ гэж хайх юм бол эхний хуудасч ном биш сүүлийн хуудасч ном биш эдний хольчуул ном биш өсгийн авчуул ном биш. Тэгвэл энэ ном энэ бүрддэг бүх юм байна уу? Байна. Гэсэн мөртлөөс замраагуул болчуул ном биш утга агуулга байхгүй ном биш. Тэгэхээр энэ дотор ном гэдэг утга бол энэ үсгийн дараа бол утга агуулга цаас хавтас бүх юм цогц болоод зөв хэлбэртэй болохоор ном. Тэрнээс биш ном. Тэгэхээр ном хоолж нартай. Энэ дотор ном дотор ном олдохгүй. Энэ зүгээр л тэр олон юмны цогц төр нэрийтгэл төдий юм аа. Тийм ээ? Тэрнээс биш ном гэдэг юм яг дундаас нь олох юм бол энэ ном байна гэдээ авахд хэцүү. Өөрөө тэгэхээр яг шүтэн барилдаж олон юмны утга агуулга үсэг цаас бодтой байдгүй материалыг ус олон юм нэрийтгэл дотор ном гэж зөв байгаад нэг тэгтэл номыг хоолч нартай номыг уншаад юм ойлгодог юм уу үгүй ном гэж байна уу бидний ойлгоцсон дотор байж уншин ойлголтоо өөр энэ гэгэрлийн арга зам бол гихчээд тэгэхээр энийг ингэж тэр чойрын номоор хэлцэж ойлгочиход тэгээд дараа нь тэгээ бод тэгвэл би өөрөө гэж бодох юм байна. 5 сая энэ багшийн айлууд гарч шүү дээ. Өөрийн 5 цогцыг агшин төвөрч мөнх ус юм гэдэг ойлгох юм бол тэр чинь одоо ном үзсэн дөрвж байгаа тэр юм биш. Тэгэхээр тэгээд номын тухай бодож ингээд нэг материалын зүйлсийг жишээнд аваад тэрийг хоосон чанартай юм байна. Нэрийтгэл төдийд оршдог юм байна. Нэрээ ном гэдэг ухаан одоо ч өөрөө тийм байна. Тэгвэл би өөрөө ямар юм бэ гэж. Тэгэхээр би гэдэг чинь миний сэтгэл бие юм уу? Миний бие юм уу? Сэтгэл байхгүй, анин сүнсэн байхгүй бие болоод нэг өчл болчмаар тийм ээ? Цогцсон болчмаар юм шиг. Тэгтлээ сэтгэлийн бие байхгүй сэтгэл гаргачих юм бол бас нэг бие гэдэг хэцүү. Тэгээ нэрийн өөр нэр ч бас хэрэгтэй болно. Миний нүүлүүлэлт хэрэгтэй болно. Тэгээд энэ чинь олон юмнаас бүрэлдээд бие гэдэг хүн тодорхой цаг хугацаанд оршин тогтнож байгаа юм байна. Тэгэхээр бие гэдэг чинь өөрөө яг үүндээ хайгаад яг бие гэдэг юмыг бид олоод энийгээ тавих юм байхгүй. Миний энэ олон үүлийн бариллаа олон одоо юмсуудын цогц ерөнхий юм дээр бие гэдэг нэрийтгэл төдий байна гэж. Тэгээд энэ чинь мөнх юм уу? Мөнх ус юм байна. Энэ чинь тодорхой цаг хугацаанд амьдраад тодорхой хугацаанд дараа өөрчлөгдөж тийм. Тэгэхээр мөнх ус юм байна. Тэгэхээр энэ бол одоо мөнх усын тухай маш зөв ойлгох. Тэгээд мөнх усыг ойлгоод ингэж одоо юмыг ойлгож авах юм бол энэ өөрөө дамирмын одоо бодмирын зэргийн бяцлал болох юм гэж хэлж байна. Тэгэхээр ингэж л одоо тэр номлох хэвээр ном таны мэдэх үстэд ном бяцлах хэвээр ном эдний бариллага тэр хоорондын харьцааг зөв ойлгож чадах нь ном болж байгаа тэр яг ч. Тэгэхгүй
энийг тус тусад нь салгаж ойлгож чадахгүй байх юм бол одоо бид нэр яг тэр Бурхны номыг хэрэгжүүлэх арга замд андуурагдана гэх ийм маягтай байна.